Дөнгөж сая зарим сайтын мэдээллийг үзэж хахад эмчийн буруутай үйл ажиллагааны улмаас за хүүхэд нь эндэж за саван ахуулсан ийм одоо нөхцөл үүсчээ. Өөрөөр хэлбэл тэр эмэгтэй тухайн үед хүүхдээ төрүүлэх гэж хичнээн их харчилсан амьдараа одоо юу гэдэг нь саван хуцуул цооруулж цус алдаж тэр нь одоо хичнээн хоног үргэлжилж түүний дараа савыг авна гэдэг бол энэ айхтар зүйл болсон юм байлээ. Чи энэ цус нь ингээ олгоод байдаг штэ өөдөөс гээд. Ингээ миний цус өөдөөс нь эмчи өөдөөс ингээд асгарч байсан. Тэгсэн чи өө одоо яанаас та нэрээ гээд тэгэл ингээл төмрөөр ингээл доороос юрдөөс ингээл тусаалсан. Тэгсэн чинь нөгөө надад гомд болгон дээрсэн тэр үед. Тэгээд би ухаалтаа сэрсэн. Энэ бол зүгээр яриаг сонсоод үзэхэд бол цэвэр эмчийн одоо хариуцлагагүй үйл ажиллагаанаас л болсон гэж бол ойлгож байлаа. За энэ хэргийн хувьд бол гэмбруутай хариуцлага хүлээгээд явах л баг. Зүгээр миний хувьд төрсөн сэтгэл юу гэхээр хариуцлага гэж юм байхгүй болцсон учраас ажил мэргэжлээ хаан хандаж энэ нь явсан явсаар ингээд хүний амь хохирох хэмжээний ийм нөхцөл үүсэж штэ. Өнөөдөр олон сайхан эмч асаг соёлогчд за хүн буян болоод хүнийг эмчлээ сайхан явж байгаа. Үүнийг бол үгүйсгүй. Энэ дундаас зарим нэг хариуцлагагүй хүмүүсийн улмаас одоо хүний амь хохирно гэдэг бол байж болохгүй зүйл байхгүй юу. Сая мэдээ үзээд би шүүхийн статистикийг харлаа л да. Тэгээд эмнэлгийн ажилтан тусламж үзүүлэхгүй байхтай холбоотой гэмтэргийн шийдэгдсэн байдлыг харахад бараг байхгүй байгаа байхгүй. Энд чинь юу гэсэн үгээр энэ төрлийн гэмтэрэг эмчийн буруутай үйл ажиллагааны улмаас хүмүүс хохирохгүй байна. Эсвэл хүн насрахгүй байна гэсэн үг биш. Харин энэ төрлийн гэмтэрэг шийдэгдэхгүй байна, мэдээлэгдэхгүй байна гэсэн ийм дүгнэлтэнд би хүрж байгаа юм. Энд чинь ганц эмнэлгийн асуудал биш байхгүй. Өнөөдөр жолоочсон те шин барьж явж байгаа хүний амь хохирол хариуцлага хүлээдэг. Барилгацсан барилга барьж байгаа хүний амь хохирол бас л хариуцлага хүлээдэг. Түүнтэй ижилхэн эмч ч гэсэн тийм ээ. Хариуцлага бол бас хүний амь хохирох юм бол хариуцлага хүлээх л ёстой байхгүй. Хариуцлага бол дэндүү сул байна. Өнөөдөр Монгол улсын эрүүгийн ялын бодлогод улам сулраад байгаа. Үүнд би хуульж байгаа бол би маш гайхдаг. Дандаа хуурам мэхлэх худал зүйл явж байгаа гэж би харж байгаа. Хуучин эрүүгийн хуулийн 106 заасан өвчтөн тусламж үзүүлэхгүй байх гэмтэргийн хувьд чинь бол эмнэлгийн ажилтан бусдын бид хүндөвтлэг гэмтэл учруулах юм бол баримтчлахаар за хүнд буюу энэ гэмтэргийн улмаас хүн асуурах юм бол 1-3 жил хүртэл хоригдолтой байхаар ийм хуульчсан байсан. Гэтэл шинэ эрүүгийн хуулийн 15-1 заасан эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх зүйл ангиар юу болгосон гэхээр хүндөвтөр хүнд за хүний амнаас хохироосон бол гэж 3 ангилаад ял шитгэлийн хувьд нь хүний амь хохироосон бол 1-5 жил хүртэл гэж харахад нэмэгдүүлсэн мэт боловч нөгөө талаасаа нийтэд тустай ажил хийх, за торгох, золчон эрхийг хязгаарлах, ингээ хорих гэх 4 санкцтай болгоо ичж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл гэмбруутай хүн ялаас мултрах, хөнгөн ялангдуулах боломжийг нэгэд өгсөн байгаа байхгүй. Хуучин хуулийн тийм байсангүй шүү дээ. Инхээр миний хэлэх гээд байгаа санааны хөр хууль тогтоосон нь тэмцэх хүсэл зориг байхгүй байна. Үүний улмаас энэ гэмтэргийн гарал одоо буурахгүй байна гэж харж байгаа. Энэ мэдээг бид нар үзээд сонсоод шуураад өнгөрөх биш байхгүй. Үүн дээр эрүүл мэндийн яам онцгой анхаарах ёстой, хяналтаа тавих ёстой. Эмч гэдэг бол ажилгүй хүн ажилтай байх амьдрахын тулд цалин авах тэр албан тушаал гэж ойлгож болохгүй байхгүй. Эн чинь тусдаа бусад мэргэжлээс онцлогтой эмчийн ёс зүйн одоо тангарахтай хүнд сэтгэл гаргаж эмчилж байдаг ийм чухал хариуцлагатай албан тушаал байхгүй юу. Тэгээ энэ хариуцлагатай албан тушаал сайн ажиллаж байгааг нь дэмжиж урамшуулад явах хэрэгтэй. Саар ажиллахгүй байгааг нь зөвхөн ажилтай байхын тулд цалинтай байхын тулд байлгаж болохгүй байхгүй юу. Нөгөө талаас ял шитгэл. Ял шитгэл гэдэг чинь өөрөө тэм буруутай гэдэг хариуцлага хүлээлгэх, цөöрлөл хүлээлгэх, хийсэн үйлдэлийн төлөө цөöрлөл хүлээх асуудал. Нөгөө талаас урьдчилан сэргийлэх. Хэрвээ тэр эмчийн өмнө өөр хэн нэгэн алдаа гаргасан байл түн өндөр ял шитгэл нөгөөд явуулсан бол тэр эмч тийм хайн хандх байсан уу? Тийм алдаа гарах байсан уу? Өнөөдөр энэ 20 оны асуудал шийдэгдээгүй. Өнөөдөр 24 он. Хэрвээ 20 онд энэ асуудлыг шийдсэн бол ахаад одоо дараагийн гэмтгүүд гарах байсан уу? Биш л байсан байхгүй. Ийм учраас энэ эрүүгийн ядлын бодлогыг зөв тодорхойлж зөв хэрэгжүүлэхгүй бол энэ төрлийн гэмтгийн гарал буурахгүй.